хүүгээ цэцэрлэгтэн хүргэж өгье. Өнөөдөр манай сургууль дээр олон улсын оюутнуудын соёлын өдрөлттэй. Уг нь миний мэдхийн ихэнх сургуулиуд жилдээ ганц удаа хийдгийн соёлын өдрөлгийг. Тэгсэн чинь манай сургууль бүр семестртээ 1 удаа хийдэг за. Жилдээ 2 удаа. Амар туртай. Манай сургууль дээр гадаад оюутнууд их болохоор ч тэрүү багш нар ер нь айгүй их ач холбогдол өгдөг. Тэгээд төсвийг нь бол цаанаас нь батлаад өгчдөг. Тэр нь гоё хаз. Би өмнө нь өөр сургуулиудад сурдаг байхад ер нь хөвчлэн оюутнууд өөрсдөөсөө мөнгө гаргаад тэгээд тэрнгүүрээ хүнсний материал аваа тэгээд одоо хуйшуур хийгээд ч юм уу тэнгүүт тэгээд бэлдтiin. Тэнгүүт нь одоо хүмүүс ирээд үзэн штэ тий. Тэгээд хоол идийгээ тэнгүүт хэрэгээ зараад тэгээд нэг эргүүлээ зарсан оюутнууд нь мөнгө буцаагаад босгочдөг байсан. Ер нь ихэнх сургуулиуд ер нь хийдэг байсан. Тэгсэн чинь манай сургууль болохоор гадаад оюутныхаа хэлтсээс нь мөнгөний өгчдөг байхгүй юу? Та нар битгий юм зараад зүгээр л хүмүүст өөрсдийнхөө хамгийн сайхныг үзүүлчих, соёлоо таниулчих гэдэг яг ийм өдрлөг болтгийн. Тэгэхээр ер нь нэг юм бүүтэх болгонд 2400 яана гэдэг нь сая 200 мянган төгрөг өгдөг. Тэгээ тэрнгээрээ хүнсээ бэлдэн, элдв дурсгал хэрэгтэй юмнуудаа бэлдтiin. За өнөөдөр нөхрийг жилээ ахуулаад дагуулад түрээд ирлээ. Гэтэ өнөөдрийн үйл ажиллагаа болохоор нэлээд оройхон эхэлх юм байлээ. Бараг 2 цаг энтергээд тэгээд хоолой дөнгөж гаргаж эхэлнэ. Тэгэхээр чи бит хоёр одоо өөрсдөө гясын чи жоохон байжаа тэгээд буцаж явж хүүгээ авна штий. Тэгэхээр энд бас нэг удаж чадахгүй байна. Манай сургуульд дэлхийн 100 гаруй орны оюутнууд эрт суралцдаг. Тийм болохоор бас нэлээд их бааз. Тэгээд голчлон гэхдээ яг хятад өөрсдийнхөө харилцаа сайтай орны одоо оюутнуудыг илүү сургах туртай ах шүү гэдгийг. Үүнд болохоор Пакистан, Орос, Малайз, Таиланд зэрэг орнууд бол оюутнуудын тоонд харьцангуй давмгай байдیں۔ Ер нь тэгээд ковидоос хойш манай сургуулийн сонголт гэхээс илүү ер нь дэлхийн геополитикийн асуудал бас нэлээд хурцтмал болсноос болоод ер нь хятадд бас ингээд Европын оюутнууд, Америкийн оюутнууд ирэх нь бас харьцангуй цөөрсөн. Харин бүс ба замын орнуудын оюутнууд бол бүр харьцангуй нэмэгдсэн. За одоо манай үзэлбэр эхлэх чинь манай авьяаслаг оюутнууд дуулна, бүжиглэн.谢蒙古同学的遒劲有力的歌声。接下来有请金。Баяр хүргэе. Манай хятадтай мундаг бааз. Ямар ч газар ийм урлагийн авьяастай хүмүүстэй хамт байхлаар айгүй гоё гэдгийг.
Би нөгөө нэг авьяасгүй нь болохоор энэ хүмүүс их ардан зогсчдөг байхгүй юу? Багаас эхлээд нөгөө нэг хоор дуу муу хойнон зогсдог нэг тиймэрдүү юмд ордог гэсэн болохоор ийм авьяастай хүмүүсийн авьяас нь гоё түмэндээ байдаг болохоор амар байдیں۔ Үндэсний үзүүлбэрээ ингээд амьдараа нь үзэхээр ямар ч монгол хүн ингээд огшдээ шүү дээ тий. Яг тэрэн шиг одоо гадаад өөр орны хүмүүсийн үзүүлбэрийг одоо ингээд биднэрт яг ингээд айхтар хүрч чадахгүй ингээ огшооч чадахгүй тэгсэр нэ ийм байдаг юм байна гэдэг мэдрэмжийг төрүүлж байгаа ч гэсэн тухайн орныхоо хүмүүст бас огшоогоод амар гоё мэдрэмжийг төрүүлж байгаа шүү дээ тий. Тэгэхээр яг ингээд улс орон болгоны түүх, урлаг, соёл гэдэг амар хүчтэй гоё аз. Өнөөдөр бид нэр бүтгэндээ ийм мини хушуур заавал 300 ширхгийг хийсэн блүү. Мартцсан цад нэг тиймэрдээ тооны орчим. Тэгээд нийслэл салаад байцааны салаад тэгээд айнс нэрс цэцэргний шүүс бас Монголоос захиад тэгээд бас хэвийн бовтой 5 ширээ цэцсэн. Тэгээд бас юм жижиг сувенирууд бэлтгэсэн байсан манай охтууд Монголоос захисан гэдэг. Тэрийг болохоор одоо ингээд үзэгчд ирээд бид нарын бэлдсэн асуултанд хариулаад тэгээд чадвал шагнал болгож бэлэг авдаг. Ер нь тийм хөөрхөн арга хэмжээ их зохиосон байсан. Тэгээд хүмүүс бас манай бүтгэн дээр ирж хоолны амттай гайхаж би бас хилцсэн гэлээ. Ер нь айгүй сэтгэл хангалуун сайхан байсан. Гэхдээ яг хятадууд бол яг өвөр монголоор дамжуулаад зарим зүйлсийг маань маш сайн мэддэг. Би энийг өмнө нь өвөр Монголд байхдаа харж ирсэн байна гэдэг үгийг маш их сонссон. Тэгээд ер нь хөгсчүүл бол бүр шагаа тоглохыг ч мэддэм билээ. Тэгээд шагааны талаар айгүй өндөр өргөө ойлголттой. Гэхдээ хавч яг хоньны шагаа биш. Гахаан шагаач шиг. Гэхдээ яг ийм нөхцөлд бол альва нэгэн ийм соёл маань үндэстний гэхээс илүү улс орны гэдэг нэрийн дор байх нь илүү зөв санагдаад идэв шүү дээ. За бай бай.